Сайн байцгаана уу? Өнөөдөр Канада улсад Airbnb цэвэрлэгээний бизнесийн үйл ажиллагаа явуулдаг эмэгтэй нэг өдөртөө танилцгаая. За би өөрөө одоо ингээ 24 7 хоногт жирэмсэн. Тийм болохоор одоо ингээ цэвэрлэгээ өөрөө яг гадаад хийгээд явж чадахгүй. Тэгээд цуг ажиллах хүмүүсүүдийг коттежууд дээр нь буулгаж өгж авдаг. Эсвэл хийж байгаа хүмүүсүүдийн цэвэрлэгээний явцыг шалгана. Хажуугаар нь би чинь ингээд угаалга хийгээд угаалгынуудаа эвхээд тоосын авах гэсэн тиймэрхүү ажлуудаа өөрөө хийгээд ингээд суудаг. Тэгээ энэ удаа бүтэнсэ өдрийн цэвэрлэгэнд айгу завтай айгу цаг байсан болохоор ингээд бичлэг хийгээд та нарт сонирхолтой гэж бодоод ерөнхийдөө би Airbnb клиникийн бизнесээ эхлээд 2 жил гарсан болж байна. Яг компани байгуудад бол жил гарсан болоод явж байна. Миний энэ бизнесийн social аккаунтаар зочилж үзмээр байвал ингээд би энэ дээр ингээд гаргачих Ontario Cottage Airbnb Cleaning Service гэдэг social аккаунт бас давхар хөгжүүлээд явж байгаа. За ингээд би чинь юмудаа ингээд чеклээ шалгаал явахдаа толтой газар болгоо очивол нөгөө гидсээ хараад баярлал хөөрхөн харагдал яваад идэв. Яг миний дагнж явдаг Airbnb хаусууд нь дандаа яг энэ тэнд хөдөө орон нутгуудаар байдаг. Айгу хол зайтай болохоор дандаа байгаль хэвчлэн маш урт удаан замыг машин барьж явдаг. Тэгээд ингээд жимсэн болохоор чинь дандаа юм идэж явах хэрэгтэй болохоор гэдэг нэг юм жижигхэн снэк байнга авч явна. За ингээд хотоос хоол зайдуу ингээд хөдөө орон нутгуудаар ингээд явхаар Канадын уугуул иргэдийн дэлгүүр гэж айгүйх байдгийн татваргүй бараа зардаг. Жишээлбэл замаараа би энэ дэлгүүр ороод гарсан. За энэ дэлгүүр ингээд уугуул иргэдийн гараараа хийсэн гар хэдсний бүтээгдэхүүнүүд айгүйх зарагдчихлаа. Тэгээ энэ гутал хувцас өвлийн энэ гутал мутал айгүй гоё байдаг юм бол ер нь эндээс авч явал айгүй гоё санагдсан. Яг цэвэр айсан гар хэдтэй. Тэгээд ерсөн шидэн таксгүй. Тэгээ энэ уугуул иргэдийн жижигхэн энэ дэлгүүрүүдээр тамхи айгүй хямдхан зарагддаг. Тэгээд Торонтод чинь нэг жижигхэн энэ бокс нь $25 гэдэг бол энэ чинь 10 ширхэг нийлээд $25 гэж зардаг байхгүй. За тэгээд гэртээ харах цаандаа замаараа Costco ороод махнуудаар зөвхөн Costco-гоос өнөдөө хөдөлтөж авсан. Тэгээд Costco-гоос гарчаа дараа нь 2 дүү маань манайд ирчихээс болохоор 2 дүүгээ авч агаад бид дараа нь Walmart орж жижигхэн жимс ногооны юмнуудаа авсан. Тэгээд арай гэртээ ирээд унтаж амарцгаасаа. Эхнийхээ төгсгөл зарын чанартай юм оруулъя. Манай ээж ингээд Эрдэнэт хотод өөрийн цуслангийн хаусаа хоногоор түрээсэлж эхэлсэн. Найз нөхдийн уулзалт, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд тэмдэглэхэд маш гоё дулаан урамсгалтай гоё хаус байгаа. Та хэдэн сонирхвол Facebook пэйжээр Эрдэнэт хот хаус түрээс гээд хайгаад ороод эсвэл усны дугаараар холбогдоод захиалга өгөөрэй. За бичлэгтээ минь хамт байсан баярлалаа. Баяртай.